Сайн байна уу дарга? Бид нар энэ гэр оролт төлөвлөгөөс явж байгаа маа. Тэгээ хотын захиргааг 97 тэрбум төгрөгөөр нөхдөд аваачлахыг одоо харгалж байгаа маа. Бид нар эсэргүүцэж байгаа. Гэр оролтын 100 мянган айлыг яг орон сууцнд оруулж болохгүй байна. Хурдаар шийдэж шүү дээ. Хотын дараа шийдвэр гаргацсан байж. Гэр оролт төлөвлөгөөнөөс удаа дараа шаардлага тавьсан. Тэгээ энийг яагаад энэ батлагдах уу? Та юу гэж бодож байна? Одоо хэлцчээж л хурлын төлөөлөгчийн чийдэн шүү дээ. Бид бол эсэргүүцэж чинь Батбол даргаыг огцоо гэдэг шаардлагыг тавьсан. Удаа дараа тавьж байгаа. Өргөн барьсан асуудлыг л хэлцэх үүрэгтэй. За. Эхүүрийнхээ өрөөнд хэлцэн тэгээд яаж шийдэхийг. За төлөөлөгчдөд найдаж чинь тэгээд Батбол даргаыг огцруулахыг бид шаардж байгаа шүү. За яваач хэлсэн. За. Тэрийг бас оруулахгүй болохгүй гэчихээ. Монгол улсын ерөөсөө гараар орж болохоо ийцсэн юм биш. Юу нахаа наад биш. Бид үзэл бодлоо илэрхийлэх гэж яваамаа. Тэ. Тэнд ямар нэгэн болохгүй юм хийх гээгүй. Дарга энийг аваа. Гэр хороолт яагаад юу хөрөг амт гэж бодгүй. Чиний хамгаалал хайлгаарсан. Энэ тусны шугам. Гэж яагаад бодгүй. Гэр хороолтын дээр хасуусуудыг яагаад гэр хороолт. Тань том зүйлийг хагацсан. Аран сууцнд яагаад оруулж болохгүй. Нэг юмны хаалт үүдэрчлээ. Бид нар юугаа яаж утаа гаргахгүйгээр амьдрах вэ? Энэ бүгдийг дарнараас асуумаар байна. Утаа гаргахгүйгээр бид нар энэ өвний хүүтэнд даараад дуусах яах вэ? Бид нар асуух юм аа маш их байна шүү дээ. За бид нар орно. Бачо. Яагаад суухгүй? Жидэлт хамаагүй. Чи гараа тавил та. Авчил. Аагийн заяа. За дэвт олдраачлаа. За дөө шатаар нь гараа. Ханы бүгээрээ гэр хороолт авдаггүй юм уу? Хайшаа. За баатгүй дараа энэ асуудлыг яах вэ? Бид нэр өнөөдөр бүлгийн дүгнэлтэн дээр энэ 97 тэрбум бол гэр ороолын дахин төлөвлөлтөнд зарцуулахаар бүлгийн дүгнэлт оруулж байгаа. Намын бүлгээс. Тийм үү? Хэрвээ өнөөдөр энэ 97 тэрбум төгрөгөөс 17 тэрбумын тэр компани шилжүүлэх юм бол хотын дарга Батболдыг огцруулах бид дараагийн арга хэмжээг аавна. Тэгээд Ардсан намын бүлэг бол одоо бид цөөх гэж хараад байгаа. Гэтэл одоо Ардсан намын бүлэг бол энэ ардын намын бүлэгтэй өөрөөр хэлбэл энэ эрх баригчтай нэгдсэн юм шигээр ингээд нийгэмд ойлгогдож байгаа. Гэр ороолын асуудлыг юу ч ярихгүй байгаа. Мэдээж гэр ороолын дахин төлөвлөлтийн асуудлыг 2012-оос 16 онд 24 байрш төлсөн. Одоо бол 191 тэрбум нийслэлийн зүгээс шаардлагатай байгаа. Энэ 97 тэрбум төгрөгийг 191 тэрбум дутагдж байгаа инженерийн байгууламжид зарцуулах юм бол 50 мянга орчим айл орон байртай болох юм боломж байгаа. Энэ 50 мянган айлыг оронтой болгоё. Тухайлбал бол Чингэлтэй дүүргийн 13 хороог бараг ийм орон болох хэмжээний мөнгө юм байна гэдэг дүгнэлтийг бол бид нар өнөөдөр оруулж ийм саналыг бол оруулж байгаа. Мэдээж санд хураалга нь
Тэгээд санд хураалтыг бол яах вэ гэдгийг манай ард иргэд шийдээд явах гэсэн. Энэ бол 2012-оос 16 онд олон төвд хот байгуулах зорилгоор хотын захиргааг бол баян өршөнд нүүлгэх юм шийдвэр гаргаж ирсэн. Өнөөдөр бол энэ шийдвэр өөрчлөгдөөд нүхт орчинд нүүхээр ийм шийдвэр гарсан. Байна. Энийг бол одоо Монгол улсын засгийн газар шийдсэн гэдэг ийм тайлбарыг өгж байгаа. Тийм учраас та бүхэн бас илүү их дэшээ 14 давхар гарч шийдвэр гаргасан хүмүүс тодруулах зүйл бахаа гэж бодож байна. Бид чинь Ардсан намын бүлгээс хотын дарга Батболдыг огцруулах санал гарахгүй юм байна. за мэдээж бид нэр хууль зөрчсөн үйлдэл хийвэл хэнийг ч байсан огцруулах ёстой. Өнөөдрийн энэ бас хуралдааныг бид нар харъя гэсэн юм байна. Удаа дараа буюу хууль 2016 оноос хойш энэ хүн ажиллаа авснаас хойш гэр ороолын дахин төлөвийг зогсоосон, удаа үргэлжлүүлсэн бүх ажлыг зогсоосон. Ардсан намын бүлгийн даргын хувьд одоо энэ асуудлыг та юу гэж хараад байна? Яагаад огцруулах санал Ардсан намын бүлэг усуулгацсан юм шиг байгаад байна? За мэдээж бид нэр тухайн бүрд нь шаардлага болж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Нийтийн төвийн том шинжилгээ ажил өнөөдөр бидний бас ярих хэрэгтэй. Өнөөдөр гэр ороолын дахин төлөв нийтийн төвийн шинжилгээ ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн 3 гол асуудал байгаа. Энэ 3 гол асуудлаар бол өнөөдөр нэгэн тодорхой байр суурьуудыг илэрхийлнэ. За ер нь бол гэр ороолын дахин төлөвлөлтөн дээр бол 24 байршлын ажил бол явж байгаа. Гэхдээ ямар ажил гацчаад байна вэ гэхээр 2016 оны 6 сарын 20-ны тэргүүлэгчдийн хурлаар ажлын гүйцэтгэлд нь 90 орчим хөлтэй явж исэн дахин төлөвлөлтийн одоо компаниудад хөнгөлөлтөд зээл өгөх энэ төсвийг бол эрх баригчид олон холонгос цуцалчихсан төсөв хөрөхгүй байна гэдэг нэрээр. За энэ ажил дээр ч гэсэн манай нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч Батболдог дарга одоо манай Батбол төлөөлөгч энэ бүгдээрээ одоо дуу хоолойгоо нэгтгэхэд явж байгаа. Өнөөдөр ч гэсэн энэ төлөөлөгчд ирж одоо энэ 20 тэрбум төгрөгээр гэр ороолын дахин төлөвлөлтөнд зарцуулах нэмээд энэ бодлогдож байгаа мөнгө ард иргэдэд орон байртаа болох зарцуулъя гэдэг байр суурь илэрхийлээд явна гэдэг төлөвлөлттэй байна. Та бүхэн бас эрх баригчдаас бас орж тодруулах зүйлээ тодруулаарай гэж хүсэж байна. За бидний саналыг бас уламжлаарай гэдгийг танд бас хэлье. Тэ. За. За бүгдээ 14 дахин руу гаръя. 14 дахин руу гаръя. За би одоо гарчих. За гаръя. Айгуу хурдан нөгөөд чи хаалаа. Гэхдээ бид үзэл бодлоо илэрхийлэх гэж ирж байгаа шүү дээ. Та ч гэсэн өөрөө гэр ороол амьддаг баг тий. Тийм үү? Тий. Бид ч ажил хийж байна. Чи хачиг яаж таа. Тугаа хөрч. Энд нь байдаг юм байна. Энд нь байдаг. Тэгээ зогсооч. Надад харах тултай.
저한테 약간 벨트는 Kişi soğukta kalsın. Nasıl yoğurt olsun. За өнөөдөр бол одоо хотын захидлага нөхдөд нүүлэх шийдвэрүүд аль хэдийн гарцсан байж байгаа. Тэгээд 97 тэрбум төгрөгөөр нөхдөд хотын захиргааны офисын барьж байгаа. Өнөөдөр бол 17 тэрбум төгрөгийг ямар ч одоо тендергүйгээр шууд гэрээгээр одоо тэр барьж байгаа компани руу шилжүүлэх юм шийдвэрийг нийслэлийн иргэдийн хурлын ээлж тус чуулганаар шийдэх гэж байна. Сая бас иргэдийн хурлын амар сайхан даргын байр суурийг бас хөргөсөн. Энийг бол одоо бид тэр ороод хөтөлбөрөөс үзэж хүлээн зөвшөөрөхүүдийг илэрхийлж байгаа гэдгийг хэлье. За ийш орч. Яагаад таруулахгүй юм бэ? Орчи. За бидний бол одоо ингэ оруулахгүй. Цагдаа нар ингэ ирсэн байж байгаа. Баталта ууця. Кэншгүй тийм. Цагаан цагтаа. Мэдсэн бол яа нэмэрч агуу сурцсан дамжсан гэдэг чигнэр тийш гарах юм биш. Өвчлцэн биш тийм. Жохоо цаахгүй байгаа. Өвчлцэн. Тэгэхээр өмчсөн усыг хотын дараас асууя. Тэгээ. Энэ шат тэний өмчөө гэж асууя. Хотын дараа юу гэж харав? Цаашаа харуул хамгаалалт нь өвчлцэн юм байна. Энэ шатаар орно шүү. Энийг үзтээ. Ордосон ч оруулахгүй л харин тийм тэр оруулсан. Тэ. Тэр хараалтай нэг оруулахгүй юм. Тэр хараалтай амжилт үүсэх. Зар. Одоо явахгүй шүү дээ. Арай болохгүй шүү дээ. Одоо орж ийн үү? За. Нааш. Ямар ч юм лэг гацаачихгүй болсон. Тэ. Энд чи бас гэр хөрөөлөхийн инжектор явах ямар сайхан зөөлх их айдах юм шүү дээ. Замаас нь гацаачих баха. Дөөж нь гарч байгаа юм шиг сайхан юм шүү дээ. Энэ лифт гэдэг юм чи их гоё юм байт. Их таатай. Дөрөв давхар гэж. За дөрөв давхар туухан бие. Байхгүй юм шиг байна. Дахиад арч. Даацны итэрчлээ дээ. Даац итэрцээ. За тэгчих. Би нанаасаа эргээд гараад ирээ болно. Дөрөв давхраас 14 руу аянда зогсно. Наач зогсоодсон юм шүү. Зогсооц. За левтэ зогсооч та. Алхачих. Энэ ч дөрөв давхартай.
гэр хорооллын иргэд үзэл бодлоо илэрхийлсэний төлөө одоо ингээд аль ч улсад хотын захиа бол хотын иргэдийн өмч өгдөг, хэн дуртай нь орж гарч идэг, асуудлаа тавьж идэг ийм газар. Гэтэл манайд бол одоо дарга нар ордог юм хэрэгтэй ийм байгууллага газар болсон байна. За 5 дахраас би 4 дахад буугаад 14 дахад руу даалгаж байна. Ой. Яаж юу яа амсаад тавьчихсан тийм хайр үрээд тий 14 би дээр байж байгаа шигтэн дээр та амсгаа дараа багтарч юу За 14 давхарлаа гарч чинь та нар үдчихэж байгаа та хүмүүс дэмжиж ивэл шеэр хийгээрэй гэдэг хэлмээр байна. Хөө сайн байна. Дажгүй. Бүү. За хүнтэй анзаардаг шиг. Тий. За 14 давхар хуралдаан болж байгаа. Ээлж тус чуулган болж байгаа л тийшээ гарах та. Энэ хаалга за хаалга чойжсэн байна. Сайн байна. Гүг. Өнөөдөр юу гэдэг миний түрүүний сайжруулсан турш маань 100% аваас 70% бид хэрвээ гал төлж байгаа айл эргэлтэд энэ хэмжээд. Тэгэхээр бид нар бүх төрлийн арга хэмжээ авч яаж энэ асуудал хамгийн бага минимум хүртэл хэмжээ
Гэхдээ агаар орчны бохирдлыг ууруулах ажилд бол зөвхөн одоо үүдээ түүш ямтай хийх ажил биш шүү дээ. Алс одоо ерхийн зорилттой бол үндсэндээ өнөөдрийн одоо орон сууцчууд эсвэл одоо бүр нөгөө түүшээ хийн шилжүүлэх юм олон одоо зорилтууд явж байгаа. За уучлаарай танаас нэг асууч гэр оролтгоос явж байгаа. Бид өнөөдөр шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр хотын захиргааг нөхдийн аманд 97 тэрбум төгрөгөөр барих чинь зөв үү? Гэр оролт нэг ч айл орон сууцнд ороогүй байгаа. Энэ 97 тэрбум төгрөгөөр яагаад гэр ороолын 100 мянган айлыг орон сууцнд оруулж болоогүй юм бэ? Өнөөдөр бол 2013 онд батлагдсан, улсын хурлаар батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу явж байна. Гэр оролт нэг ч айл орон сууцнд ороогүй шүү. Дахин төлөлт бүгд зогссон байна шүү. Энийг яах вэ? Нэг ч айл ороогүй гэж хэлж болохгүй байна. Танаа намын засаглаж байгаа энэ үед бол гэр оролт дахин төлөлт бүгд зогссоо. Энэ асуудлыг бид шаардлага болгоо тавиад хотын дарга Батболдыг огцруулаач гэдэг ийм шаардлагыг удаа дараа тавьсан гэр оролтгоноос. Харин та нар энэ тал дээр одоо бодиттой арга хэмжээ авсангүй. Гэр ороолын иргэдийг бол одоо нулимж хайсаар ингээд өдийг хөрлөө 2 жил гараа явлаа. Ер нь бол нэг зүйлийг баттай хэлээ. 2013 онд батлагдсан Монгол улсын их хурлаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шин төв яармагт байна гэж батлагдсан. 97 тэрбум төгрөг бол өнөөдөр 33 агентлаг бүгдээрээ нүүжиж байна. Энэ төвлөрлийг сааруулах Монгол улсын засгийн газрын 2018 оны 2 сард гарсан тогтоол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гаргасан үүргийн дагуу энэ хийгдэж байна. Танаа намын харин их баригч тэгж байгаа л да. Тэ. Энэ асуудлыг шийдэхгүй бид одоо тэмцэнэ. Өнөөдөр Монгол улсын нийс Улаанбаатар хахад Монгол улсын нийс засгийн газар яам нийслэл бүгдээр хамтарч байгаа өнөөдрийн үйлдэл. Тэгээд энэ бол ажилтнууд бол бүх нэг бодлоо. Монгол улсын засгийн газар өсвөр орооны шийдвэрийг нэг одоо бодлоо. Тусдаа нэг бодлоор ийм одоо зорилт юм. Бидний данс хийж гэр оролт яахгүй. Тэгээд орж чадахгүй юм. Орж чадахгүй яасан бэ? Яасан мatre. Настаа одоо чүшээ. Энийг аваарай. За хүчээр бидрийг одоо гаргаж байна. Гэр оролтыг ингэж үзэж байгаа юм. Дийгтэй хаагаад бүх хаагаад өгчсөн. Зөвхөн гэр оролтыг оруулахгүйгээр дийгтэй хаасан байна. Яах вэ? Яа
Байж гоо байж. Байж. Баримтлагч юм. Байж авчаад шоронд хийд юм байлээ. Хийн бид үү? Бидний үгэж үстэй хийж. Байгуулгын хөв ажиллагаа. Гэрээ дэрэгдэх хүсэл Би тань доор гадаа шаардлагаа тавиад зүгээр зогсчихсон. Хаалгуудад төгчээд одоо янз янз болоод ингээд амар сайхан даргууд асуудал тавьж хэлсэн шүү дээ өөрөө. Амар сайхан даргууд ярилцсан бид. Тэгээд тэвт мэгдээ хаагаад одоо энд чи яаж байгаа юм бэ? Тэг би зүгээр л асуудал тавьчих тий. За. Жагсаал цуглааны хийж болно. Өнцгөлөр үсээ хийж болно. Тэрхүү юугаа хийхдээ хуулийн өрөөнд наагуулсан даа. Энэ дотор орж ирж байгаа нь өөрөө хэвэн юу яагаад байна? Хэвэн үлээс хамтдуулаад байна. За. Байгуулгын юу хамтдуулмаар байна. Тэр нөгөө хууль зааслахын дагуу шаардлага юмудаа хүсэлтнүүдээ өгөөд бүртгүүлээ. Тэгээд тэрнийхэн дараа үйл ажиллагаа хуулийнхаа үргэлжлэн жагсаал цуглаан хийгээгүй л дээ. тий. Одоо энэ хэлтэй. Энэ жагсаал цуглаан. Эний ч өнөөдөр эний шиг худаар хэлцэж чинь л да одоо. Тий. Худаар хэлцэж чинь. Тэгэхээр энэ өдрийг бодож. Би таашгаар өөрөө үгүй ээ. Би үгүй ардчилсан хуйтай оронд амьдарч байгаа юм. Тэгтээ наацаа чи тасуусан. Өөрөөр хэлбэл чи байдаг шүү дээ. Ирэх нь өөрөө шүү. Ханаас явж байгаа. Хөдөлгөөнөөс явж гэр орол. Ямар хөдөлгөөн? Гэр орол хөдөлгөөн. Гэр орол хөдөлгөөн. Тий. Яаж холбогдох шаардлагатай ямар асуудал юу вэ? Шууд хурлын үеэр ингэж орж тахаар өгöd онол санал юм байна. Өөрөө юу вэ? Сэтгүүлч асуудал юу вэ? Тэгээ хурлын үеэр ангиж орж ирдэг гэдэг чи юу гэсэн үг вэ? Сэтгүүлч нь тэгж асуухгүй шүү дээ. Тэ? Агш босноо. Наад чи хагалгаа хэл гэсэн хүн байгаас. Хагалгаа хэл гэсэн хүн байгаас шүү. Та нар чиж хурдлаад гараад байна. Та өөрөө юу гэж юм бэ? Хаанаас явдаг хүн гэж юм бэ? Ингэж юм бэ? Гэхдээ яахсан? Би тантай уулзмаар байна. Та Яг ч юм. Ямар зорилгоор ямар бичлэг хийж байгаа? Цэцлэгэн байгууллагын таны бас шалх хэрэгтэй. Таны танихгүй шүү. Таныг хин гэдэг хүн Бидний шаардлага бичгүрэнт байна. танд бичгүрэнт байна уу? Таны бичгүрэнт байхгүй. Би энэ чиглэлд түрүүн цагтаа мэдээ зэрэг үрдсэн даа. Шууч Хамбатар гэдэг. Би гişи батар ушиж хэмжүүлсэн дарга. За. Таны бичгүрэнт байна. Бичгүрэмт байхгүй. Уулзмаар юм. За бид нар шаардлага тавьчих. Тий. Таны бичгүрэнт байна. Эргээд уулзъя. Тавьчих. Хууль зурмын үрээд тавина. Ингэж За байж бид нар мэдж байна. Бид нар хараа асуудлаа тавьбал хотын захиргаан дээр ирж байна. Ямар хүн орж асуудлыг тавьчих юм бэ? шалх ирэх нь бай. Та бичгүрэнт байна. Би байхгүй гэж удаадараа хэллээ. Баггүй. Байхгүй. Байхгүй бол хэн болохыг чинь тодруулах. За бид нар цагтаа Тий, бид ч гэсэн шаардлага Хууль тогтоолцоо мэдж байгаа шүү дээ. Тий. Жагсаалын журмын тухай хууль төрийн засгийн хамгаалалттай объект болон цагдаагийн хамгаалалттай объект би хүч хэрэглээгүй. 50 замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа. 50 замаар үзэл бодлоо илэрхийлж. 50 зам чи биш үү? Таврал оцсон барьсан бай. Жагсаал цуглааны хэлбэртэй болгож ирж ш та. Тий? Та зүгээр уулзах зохион байгуулаагүй. Жагсаал цуглааны хэлбэртэй болгож ингэж асуудыг хөндрүүлсэн бай. За. Тэгэхээр яах вэ? Тэгэхээр тараад тэгэхээр бичгүүрэнтэй шалгуулна. Бичгүүрэнт байхгүй. Байхгүй. Танилцуулах хэрэгтэй. Байхгүй. 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 Тий. Тэгвэл таныг цагдаагийн газар хүргэж холбогд асуудал ярилцах гэдэг юм байна. Гэхдээ тэгэл дээ болно ш. Та холбогд байж би асуудлаа ихтэй тавьчих. холбогдын дутгийн цагаана байгуул өөрчлөн мэддэг шүү дээ. Бүртгүүлэх шүү дээ. нэр юм лээ. Цагдаагийн байгууллагын албаагч таны нэрийг асууж байна. Таны нэр юм бэ? Би түрүү хэлсэндээ болно. Бичгүүрэнт байхгүй. Би нэрээ хэлсэн. Бичгүүрэнтгүй иргэн байна л да. Таны нэр. Тий, Бацүк. Бацгүй энэ үйл явдлыг чи бид нар баримтаж авдаг заа. За, одоо байж одоо бичлэг тий. Бичлэг. Одоо хэдүүл ингэнэ. За байж байгаа. Алдагдуулмаар байна. Би тэгээд юм ястаа чадсан шүү. Төрийн байгууллага. Яац би ормоор байна. Би ороод асуу хэлчихсэн санагдаа. Би баталтай зочхоо хүрүүлдэггүй юм. Хайч минь хайч таа.
За бид нар бол хөвдөд ингээ гарлаа. Цагдаа нар бол хүч хэрэглээд биднийг хөөж гарлаа. Таршаа байхын төлөө өчгсөн дурак өч зүгээр. Юу вэ? За энэ л байна. Тэр арга иргэд өнөөдөр Монгол улсад хүн биш болсныг юу хийгээд танаас суугаад байгаа юм бэ? Энднийг ингэж үзэж байна. Би яхаа сууцсан байна. Юусе цаашдыг авч би юу би муутай дүнж хаалганд өмнө сая яаж ширч гутарч юу болвоо тий настай. За ингээд биднээс одоо ерөөсөө бүх шат хаалгаа бүгдийг төгчсөн, хийхдээ бүгдийг хорчсон. Ингээд энэ дотор энэ бид юу ярьж байгаа юм бэ? Хөл бүтэн 97 тэрбум төгрөгөөр хотын захиргаа цоошин сайхан нүгтэд нөгөө орон сууцчлах мөнгө штэ. Орон сууцчлах ороод утаанд автсан. Тэр оролтын амьдрал нураад унчихсан. Бүгд хүмүүс тэнд амьдрал биднийг орон сууцтай болгоод өгөөч юм төгчсөн. Ингээд таас шиг ийш тийш таач чотлоо хийж ингээд байж юм аа. Тэг хийдхэн хүн хүчгүй ядарсан эмэгтэй тэр оролцоо ирээдүйнд ирсэн бүгдийн их бол хүчнийг гарч ирээд цааш шиг ийш тийш чулуудаад шатнаас авч шидгэн холгүй ингээд зогсгож байна. Энд өнөөдөр Монгол улсад хүний их байна уу? Үгүй ээ хүслөдлөө илэрхийлэх хэрэг Монгол улсад байна уу? Тэр оролцоо хүн биш ээ. Та нар тэнд батуултаа хэлж байгаа юм. Нэг үсэн гарч ирээд тэгээд зарж байгаа. Тэнд хамаалагч нар бүр чирч гулдараад хөгшин. Дөрөв зөвшөө хүний чинь бүр чирч гулдараад ерөөсө гар зайд хош хэцэж байгаа байхгүй юу? Ерөөсө ингээд жаатаа хүрээд ирэхэд хүн биш болдго юм бэ Монгол улсад. Эргэн хүн биш болдго юм бэ. Хүн гэдэг чинь ерөөсө нас ахаад ирэхээр энэ гэр хорол чинь би 30 40 жил амьдралаа. Одоо би нэг утаагүй газар амьдарч үзье юм. Үхээс өмнө гэж бодоод үзэл бодлоо илэрхийлэх гэж ирсэн чинь нохоо шиг хөөгдөд харлаа юм чэнэс. За. Бид нар яаж наад гарч бид нар яах ч юм бэ? Тэс тагаалтай жааахгүй шүү. Орохгүй шүү. Гэтэ тэр гоо нохооч хөгдөж байгаа шүү. Тэгээд царайчлаад яг хурал гарах болохоор гад ирээд миний наашаа ирээд бидний гаргаад өгөөч гоогаал очдөг шүү дээ. Наадах чи гараад гарчаараа зүгээр хаа хэдэн давхар чааштай хаалхны цаан суучихад энийг өстө хүн биш үзхий ерөөсөө их хуралд очих болохоор зэрэг яана ерөөсөө засаг төр гарах болохоор зэрэг эдээ ихчмэн та намайг сонгоод өгөөр намайг иргэдийн хурал гаргаад өгөөр гэж чиглэлтэй дөрөвдөр очичаад гойгаал говшаал явдаг шүү дээ. Тэгчээд ирээд нэг үг бодлоо үзлээ илэрхийлээ гэхээр зэрэг нохоо шиг хөөж шүү дээ одоо. За. Хоош бууц. Ерөөсөө юу болох юм бэ? Хүн биш болох юм. За бид нар бууж байна одоо. Тэгээд цагдаа нар одоо бидийг авч явах юм байна. Шалган тодруулах гэж байна. За би бичлэг хийгээд гарнаа. За бой. Дуусах байна. Хоёлаа уулзахад бол асуудал байхгүй. За одоо бол доошо бууж байна. Бид бол одоо хотын захиргааг нөхдийн аманд 97 тэрбум төгрөгөөр барьж байгаа явдлыг эсэргүүцэж гэр оролт нэг ч гэсэн айлыг орон сууцнд оруулаач гэдэг ийм шаардлага тавьж байгаа. 97 тэрбум төгрөгөөр гэр ороолын айлыг орон сууцнд оруулах. Тийм учраас ийм шаардлагыг бид тавиад байгаа. Удаа тавьж байгаа. Асуудал тавьж ийн гэж ойлгохгүй байгаа. Бидний ерөөсөө огт тоохгүй байгаа.
За. За 7 насны бүх левтэй бол одоо хаагдсан байж байгаа. Цагтаа нар байж байгаа. Манай гэр ороодын хөдөлгөөн бас одоо ингээд за эмоцээс одоо гараад бидрийг авч явах бах. Цагдаагийн байгууллагын шалгана гэсэн. Ирэх баригчд бол гэр хорооллын асуудал, гэр хорооллын иргэд өвнийг мэдчихгүй гэж одоо үнэхээр ухаалттай айж байна. Хулгай өөртөө гарсан ийм хүмүүс байгаа. Тийм учраас одоо бидний энэ асуудлыг бол нанд авах гэж оролдож байна гэдгийг та бүхэн сайн харж байгаа. Харсан баг. Асуудал үүсгэж байгаа байхгүй юу? За манай гэр хорооллын хүмүүс ирсэн байж байгаа. Сая ингэж байгаа тэр биш үү аахгүй. Би ингэж өөдрөө ингэ зогсчихээ батал дээр гараад. За. Тэгээ ороод ирсэн тэгвэл сайн байна батал дээр аль тантай нэг үг садаад хайд гэр хороолт төлөвлөлт татаад ирсэн. Гоо өсөрөө ингэ зогсоод гараад. За. Угаасаа зүхтааж байгаа л да. Ингээд явах юм биш үү? Тэгээд цаашаа ингээд чад хамгаалаад аваа гэж байна. Одоо тэгээд бидний нэг явах гэсэн нэг яг өөрөө авсах гэсэн бичгээ бариад зогссон л би. Үүдээ. Хоёлээ. Тэгвэл Ятаа энэ бид тэр идэнд зогсчихсан болохоор. Ашаа аваад одоо минь гоо ингээд яваад байна. Чи над шиг өндөр. Тэгээд маар байна биш. Сайхан амд тэрний чинь талаар л одоо бид нэр шаардлага тавиад яваад байна шүү дээ. Манай одоо хөтөн шиг бол сонгон найдан дүүрдэг. Тий. Шийдээд өгч нэг 10 одоо 15 6 сая ингээд нөгөө Жорданд орчих юм явна. Тий. Ингээд чивтээд одоо энэ хүүхд маань ингэж амьд. Та энэ асуудлаа тавь дээшээ ороод. Та бол бид нартай юу юм чинь дээшээ ороод энэ хүмүүстэй нь уулзаад дараа нь дүүр дээр биш. Тэгвэл нөгөө манай хинд өгч. Тий. Материалын зөвч. Тий. Зарим бүр офор болж байна шин. Надаас 3 насны, надаас 10 насны 3 хүүхэдтэй айл хүүхэдтэй. Шаастай 80 70 юм шиг байна. Энэ дахин болсон. Тэгээд бид нар чинь стart хоёрын маань ингээ ам бүдээс өстөстө хоёр үр байгаад ингээ би одоо гадраа өгөөд ямар ч орон гээвээ болсон зашаан өрнөж энэ баталт тэрний харин өргөсөл их байна гэж би одоо яг хариу өгөх За тэгэл байх. Дамжуулж байгаа бид нар.
Тэр өнөөдөр бас уралдаж байна. Тэгээд бас өөр чинь гэр орон хөдөлгөөнийг бас нэвтрүүлэхгүй байна. Энэ дээр бид нэр гэдэг юм шаардлагыг удаа дараа тавьсан. Харамсалтай нэх баригчид бол одоо 97 тэрбум төгрөгөөр тусгай хамгаалтаа гаргасан. Тэгээд түүнийх нь одоо 17 тэрбум төгрөг өнөөдөр тэр компаниараа шилжүүлэх юм шийдвэрийг одоо гаргасан. Тэгээд гэр хороол бүтээн байгуулалт хийгдэхгүй мөртлөө даргамаар ойвсоо за бид бол үзэл бодол явж байгаа. Асуудал гэр хорооллын иргэдийг төсөр хийж байгаа юм явдлаа зогсоох шаардж байгаа гэдэг. Эмээгийн 4-5 айлмыг дургах байхгүй. За. Эмээ өнөө ярмаа байгаа бай. Би ямар байлгаад байгаа шүү дээ. Чи үзэл бодлоо илэрхийлэх гэж ирж байгаа шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлэх. За гараа. За ямар ч хэсэг хөгдөд гарлаа. Харын нэрийг зөвлөсөн газар. Харын нэрийг зөвлөсөн газар. Тийм. Харын нэрийг зөвлөсөн хулгайчтай газар. Танил байгаа. Ханд орж ланг хийх. ийм танай. Би ярьсан. За би өнөөдөр энэ хэлсэн учир маань байна. Хүүтэрч байна. Би өнөөдөр настай хүнтэй, аав надад амьдардаг. Эхнээд ач зээмээ надтай байна. Өнөөдөр нэг шуудан нь ганцхан удаа хийчих нь 3500 очлоо. Нэг квартир нь 380 болчлоо. Та гаргахгүй гэдэг хэрнээ нөгөө гаргалгаагаа дарганаар гаргаж өгсөнгүй. Өнөөдөр яг ногоон төсөл хаана байна? Яг одоо хэрэгжүүлээ шатны хаалгад тавьмаар байна. Тэр хэрэгжээгүй яриад байна. Аль надад хаврал ярьсан. Одоо хэрэгжиж байна. Бид нарт аач чинь. Би өнөөдөр нүүрсээ төлмөр байна. Тэгэхээр удаа гаргаж болохгүй гэж байна. Би дам модоор би халааж гэр орноо дийлэхгүй байна. Би өнөөдөр дулаан амьдрмаар байна. Дулаан өвөлжмөр байна. Бошохын дарганаар дулаан халуун дулаан амьдрах гаргалгааг минь хийж өгөө. Энийг нэхэж ирсэн өнөөдөр. За. За зүйтэй. За бид нар бол ингээ хөөгдөд гарцгаа. За цагдаа нар бол одоо ингээд за тэгээ. Юу ч. 나와요 언니네. 나만 나와요. 나와요 언니. 지금 상태가 나왔어? ямар ч зүйл явж байна. Би хэлсэн шүү дээ. Би хэлсэн. Би байхгүй гэж одоо. Тэ? Гэхдээ таа ч гэсэн миний нэртүүд битээ алд. За. За битэрийг авч явах гинэ. Яасан ч хүн байгаа.
Та бүдтэй бид нар уулзъя гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө цагдаагийн байгууллагын зүгээс та бүхэн тэгжрүү сахилтаараа ингээ хуулийн заас шаардлага өгөх гэдэг юм л да. Таныг ерөө огт барьж явах юм байх. Барьж явах асуудал байхгүй. Шаардлага дээр аваад ирлээ. Авъя. Тий энэ шаардлага авал хэрэгтэй. Тий. Нөгөө охин хайц. Яахгүй гэв шүү дээ. Авъя. Хууль тогтоомжоор судалдаг уу? Судалсан та хоёр сайн судлаарай да. Хуулиа мэдхгүй л ингээд та зүгээр би чагаарч. Хууль тогтоомжоо сайн судлаа. Ард түмний та хүндлэх ёстой шүү гэж. Ард иргэдээ удирдлагууд нь сонирхох ёстой шүү дээ. Ингээд уул сахиулдаг газараа ингээд дэг журмаас өгчөрч болохгүй. Та дэг журмаас сахих ёстой. Иргүүний хувьд. Та иргэний үүргээ бас илүү дэг журмаас сахих ёстой шүү. Шаардлага өгч байна. Өгч. За авъя. Амболдрага. Баярхуу. За. Мөнгө ачаа. Тэр юунд майк юу? Талин прогондо. Тэр цаа. Хяа байц. Мэдээлэл авч байгаа юм. За тийш очие та. Мөнгө дээр очие. Аргач мөнгө дээр очие та. Харин юу яаж чинь? Нөө цагдаа дээр чи мэдүүлэг авах. Чам. За, манай нөгөө мөнгө цэцэг хөдөлгөөний цагдаагийн машинд аваа явлаа. Мөнгө цэцэг одоо энэ цагдаагийн машин суулгаж явж байна. Баримчилж байна. За энэ машинд одоо манай мөнгө цэцэг аваад явлаа. Одоо яах вэ? Мөнгөөр залгадаа та. Гэхдээ мөнгөөр залгах тахгүй ч. Очиж мэдээж. Хаашаа явж байгаа? За би шаардлага авч та. Одоо гэнэ. Уулзал тиймэр байна. Ямар уулзалт вэ? Цагдаагийн байгууллага очиод нэг бидэртэй уулзах та. Таны янз бүрийн байдлаар бид нар барьж харах асуудал байхгүй. Та эргүү үеийн хувьд очиод асуудлаа. Холбооны шаардлага аваад. Аль дөрөг вэ? Хаашаа явах вэ? За одоо онцгой хаашаа явах вэ? Тэгээ. Хаашаа явах вэ? Би хаана уулзах вэ хэлээ. Манай хүмүүсээс үзээд байна л да. Тэгээ. За явъя. Мөнгө дээр очие та. Тэгээ. Мөнгө дээр очие. Мөнгөөр скватер дүргэсэн үү? Тэгсэн стаа байлаа. Бодлоо ингэж аргаж авчиж хүүхдийг аяд төлөж байгаа. За шаардлага өгнө гэсэн явчих.
цогцолтонд орцоход тэгээд ангаар зордсон. Ер хороо хөдлөө. Ангаар зордсон. Ангаар зордсон. За. Асуудлыг та бүхэн сая түрүүн лайваас л үзсэн баг. Бидний ингэж л дорд үзэж байна. Дарга нар өөрсдөө ойвсоо төрийн тусгай хамгаалттай дархан цааттай газар буюу нөхдийн аманд одоо барьж байгуулгын шийдвэрийг гаргасан. Тэгээ өнөөдөр түүнийхээ санхүүжилтийг хийх гэж шиг байна. Ийм хуралдаан болж байгаа. Яг одоо болж байна. Тэгээ бидний яаж хөөгдөж, яаж чирэгдэж, сэрч гулдарч гарч байгааг та бүхэн гаргачныг та бүхэн харсан баха. За манай хөдөлгөөний зохицуулагч мөнгөн цэцгийг бол сая Сүхбаатар дүүргийн цагтаа гэлээ. Оо явсаа. Одоо намайгаас авч явна гэдэг ингээд цагдаа нар бас дагч. Ингээ очиод эргээд хэдүүлээ уулзалтъя. За ямар ч байсан цагдаа нар энд явж байгаа. Тэгээд эргээд хэдүүлээ уулзалтъя. Эргээд хэдүүлээ бас уулзалтъя. Нөхцөл байдлыг бол харсан. Асуудлаа тавьж байгаа. Харамсалтай нь одоо